7 жил хүлээгдсэн худалдаа ажилтнуудын танхимын тухай хуулийг улсын их хурл оноглоо. Чөлөөт бүсийн хууль болон татварын хуулиуд хоорондоо зөрчилдөж хөрөнгө оруулагчдад амласан татварын хөнгөлөлт хэрэгжихгүй байна. Халамжийн төсвийн 26% нь халамж авах шаардлагагүй амжиргааны түвшин өндөр хүрхүүдэд зарцуулагдаж байна. Ард санхүүгийн нэгдэл гүйцэтгэх захирлын албан тушаалыг багийн удирдлагын байгууллагт шилжүүллээ. Орой мэд төргөө үзэгчдээ Тэнгэр телевизийн 7 мэдээллийн хөтөлбөр эхэлж байна. Анхаарлаа хандуулна. Ардчилсан нам үзэл баримтлалаасаа ухарч төрөөс бизнесийн салбарыг хараат бос байлгах хамгийн том хөшөөрөг хуулийг унгаалаа. 7 жилийн өмнө Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимаас гаргасан худалдаа аж үйлдвэрийн танхимын тухай хуулийн төсөл шинжилэгдэн улсын хурлаар хэлэлцэх ёстой байсан боловч барууны үзэл баримтлалтай нам хэлэлцэхийг дэмжсэнгүй. Ардчилсан намын гишүүд маань одоо ер нь бол хувийн хвшлийг дэмжинэ гэж хаман дээр ярьдаг боловч одоо хийж байгаа үйлдлийн харахад бол тэгвэл даргын хэлж байгаагнаас харахад бол яг хуулийн нарийн агуулга ерөөс ойлгоогүй, уншаагүй, юу орсон цаад агуулгуудыг ойлгоогүй, хилцүүлэг дээр ирсэн зохион байгуулалтаар ирж хэдэн хэлсэн хүнийг үгийг л одоо дамжуулаад ингээд санал унгалаа. Тэгээд ер нь бол бас Ардчилсан намын гишүүдэд хэлэхэд зарчимдээ бас үнэнч байна. Тэгвэл эсвэл бүр ингээд хувийн хвшлийг дэмжихгүй энэ зүгээр энэ одоо бүгдээрингийн жижигхэн байгаа төрийг данхаалахыг гэж бодож байгаа бол намынхаа баг үзэл баримтлалжсэн өөрчлөлт хэрэгтэй гэж бодож байна. Тэгээд Улсын хурлын гишүүний ингэж хэлэх нь ч учиртай. Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим бизнес болгон төрийг холбох үүрэгтэй боловч өнөөдөр энэ үүргээ бусад хөгжингүй орны жишгээр биелүүлж чадахгүй байгаа нь амьдрал дээр нотлогдож байгаа юм. Монголын бизнесийн бүх томчууд төрд шургалж өөрийн бизнесээ өргөжүүлэх нөхцөв хайж байгаа нь нууц биш. За гэтэл дэлхийн бусад улс орнуудад танхим нь хүчирхэг дуу хоолой болж ерөнхий сайд нь хэн байх, за тэр бүхэл засгийн газар эдийн засгийн ямар бодлого хэрэгжүүлэх вэ гэдэг дээр дуу хоолойгоо хүргэх хэмжээнд хүчирхэгдсэн байдаг. За ийм тогтолцоог бүрдүүлэх нь энэ удаагийн худалдаа аж үйлдвэрийн танхимын хуулийн шинжилсэн найруулгын гол зорилго байсан юм а. Бусдын бас хамаарал нөлөөнүүд байна. Тэгэхээр энэ нь бол урт хугацаанд за нэг нам өөрчлөгдөж ядаж энэ хувийн хвшил нь би өмнөх дарахтай чинь ийм яриад ийм бодлого яриад энийг хэрэгжүүлээ. Одоо энийг ингэнэгдсэн ба чи олон юм ярихгүй энийг хийнэ энийг үргэлжлүүд танаа мөрийн хөтөлбөр чинь ийм засгийн газар чинь юм байгаа гэд ярих тийм институт баг байхгүй болчиход байхгүй. Тэр танхимын хувьд бол одоо яг энэ боломжийг ашиглаад илүү нэг юм одоо улс нийгмийн хөгжилд хэрэгтэй нэг институцийг чадахжуулъя гэдэг л одоо бодлого. Одоо бол Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим шууд төлөөлөх зарчмаар бизнесийг төлөөлж чадахгүй. Тухайлбал орон нутагт тухайн аж ахуйн нэгжийн үйл ажиллагаа явуулж байгаа хэрнээ толгой компани нь Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимын гишүүн болсноор төлөөллөө боддоор хэрэгжүүлж чадахгүй байгаа юм а. Иймээс танхимд улс төрийн нөлөө их орж байгааг бизнесийн салбарын хэлж байгаа юм. Ийм салбар танхимууд нь орон нутагтаа байгуулагдах бизнесийн мэргэжсэн холбоодууд мөн салбар танхимд хамрагдах байдлаар Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимыг дээвэр байгууллага болгон институцийн зарчмаар ажилуулах нь өнөөгийн шаардлага болоод байгаа юм а. Шууд арчлал төлөөлөх арчлал гэсэн юм хоёр юм байгаад байдаг байна. Танхимын хөдөөний салбаруудын одоо аймгийн салбарууд чинь болоод ирэхээр яг бие даасан гэхээсээ илүү үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимын нэг тийм бүтцэд ороод явчихж байгаа болохоор хараат болчиход байгаа байхгүй. Тэгэхээр энэ дээр бол яг чаргагүй энийг нэг шийдээд яг бие даасан танхимууд болгож хөгжүүлэх нь өөрөө хөдөөний салбаруудад бас хэрэгтэй юм байна. Нутгийнхаа бизнесийн эрх ашиг хамгаалдаг төлөөний нэгдмэл байгууллага багахгүйгээс болоод бид нар өнөөдөр нөгөө хөдөөчийн эзгүүрээд байгааг нэг том шалтгаан байхгүй. Энд чинь эрх мэдлийн хуваарлт явагдаж байна гэж ярьсан. Тэгвэл эрх мэдлийн тэр орон нутгийн бие даасан танхимуудад нь өгөөд тэд нар нь бүрийн эрхтэйгээр хурж ирж үндэсний танхимынхаа хуралд ордог. Яг бүрийн эрхтэйгээр өөрийнхөө оруулж байгаа хувь нэмрээр гишүүдийнхээ тоогоор дуу хоолойгоо хувь нэмрээ оруулдаг. Ийм байдлаар ажиллая гэдэл одоо уриалаад байгаа. Нөгөө талдаа бол энэ хуулийн төсөөлөл байнгын хорон дээр хэлэлцэгдэх үеэр хэрүүл зодон болох нь холгүй. Ардчилсан намынхан эсэргүүцэж байсныг та бүхэн санаж байгаа. За иймэрхүү маргааны өс сонзонгоо улс орны цаашдын хувь заяатаа утгаж хуулийн төслийг дахин хэдэн жилээр ухраалаа. За ялсан намын төлөөлөл Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимыг даргалж бизнесийн олонхын бус цөөнхийн дуу хоолойг хүргэх өнөөдрийн тогтолцоо дахин хэдэн жилээр үргэлжлэх нь тодорхойгүй үлдэж байна.
Энэхүү улсын их хурл батлах ёстой чухал хуулиудынхаа нэгийг нь өнөөдөр хоногчглаа. Ингэснээр энэ парламентаас иргэдийн амьдралыг дээшлүүлэх, эдийн засгийг өөд татах, бизнесийн орчныг сайжруулах хууль батлагдсан гарна гэх найдлага улам алсалсаар байна. Өнгөрсөн намрын чуулганаар л гэхэд улсын их хурл хоёрхан бүтэн хууль хэлэлцэж баталсан. Нэг нь Амгаланбаатар гишүүний санаачилсан чон агнах хууль, нөгөөх нь улсын төсөв байсныг ерөнхий сайд асан зандан шатар хэлж байсан удаатай. Тэгвэл улсын их хурл яагаад ажиллаа хийхгүй байна вэ гэх асуултыг гишүүдээс асуулаа. 126 гишүүнтэй парламент бүрдснээс хойш 2 жилийн нүүр үзэж байна. Энэ хугацаанд улсын хурлын хэлэлцэж баталсан хуулиуд нь томилж явуулсан албан тушаалтнуудаас нь цөөн гэхэд элсдэхгүй. За тэгвэл улсын хурлын гишүүдэд ажил хийх боломж олохгүй байгаа гол буруут нь эрх баригчид гэж сөрөг хүчин үзэж байна. За Монгол Ардын нам 2 жил хүрэхгүй хугацаанд 2 ч ерөнхий сайдаа огцруулж 2 ч улсын хурлын дарга суудлаас нь болгосон. Энэ улс төрчлөлтөнд парламентод ажил хийх орон зай боломж олгоогүй гэлээ. Нөгөө талдаа гишүүдийн санаачилсан хуулийг засгийн газар өөрөө оруулж ирнэ гэж хавд арж байгаа асуудалж байгааг хэлж яллаа. Тухайлбал нийгмийн даатгал, нэмэгдсэн үртгийн албан татвар, хувь хүний орлогын албан татвар зэрэг иргэд аж ахуйн нэгжүүдийн донд хүлээлт үүсгээд удаж байгаа хуулиудыг эрх баригчид хэлэлцэх асуудлын дараалалдаж оруулахгүй байгааг хэлж яллаа. Энэ өрхийн орлого чинь амьдрахад хүрэлцгээ байчлаа штэ гэдгийг хашгираан яваад байна шүү. Тэгээд тэгсэн чинь одоо болтол энэ 3 засгийн газраас татвар нийгмийн даатгал буюу яг нэг өрхийн амжиргаатай холбоотой өрхийн орлогыг тэтгэхтэй холбоотой хууль байхгүй. Гишүүд нь өргөн барай болдгоо. Одоо би жишээлбэл татвартай холбоотой нийгмийн даатгалтай холбоотой хоёр хууль өргөн барьцсан. Байхгүй. Зарим хуулиуд өргөн баригдаад хэдэн сар жилээр ингээд дарагдчихдаг. Зарим нь болох юм бол шууд ногоон гэрлэр яралтай гормоор гээд ороод ирдэг. Ийм асуудлууд байгаа. За миний хувьд 2024 оны 7 сарын 18-нд тухайн үед үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалыг шинжилэн босруулах шаардлагатай байна гэд 17 хуудас судалгааны дүгнэлт бүхий зүйлийг үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн 3 субъектд өгсөн. Ингээд үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалыг заашгүй шинжлэх ийм шаардлагууд болчлоо гэдэг асуултаар тавьсан. За энэ асуудал одоо хүртэл шийдэгдээгүй байгаа. Одоо бол төсөл нь яваад байгаа. Улсын хурлаар хилцүүлэх хууль тогтоомжийн тов дарааллыг гаргах ажиллагаа чинь бас одоо эрх баригч намын асуудал болчиход байна шүү дээ. Ялангуяа цөөнхийн бүлгийн гишүүдээс цөөнхөөс ер нь өргөн барьж байгаа хуулиудыг бол бас энэ тов дараалалд оруулахгүй асуудал бол байгаа. Ийхүү гишүүдийн санаачилсан хууль цаасан дээр хадгалаастай чигээрээ улсын хурлын босго давж чадахгүй байгаа явдалд техникийн асуудлууд ч мөн бий гэдгийг зарим гишүүд хэлж яллаа. Гишүүдийн зүгээс бол зарим нэгэн хуулиуд орохгүй нэг хурлын намын газрын нэрмэнд орохгүй даргын дэрэгдэх зөвлөлөөр хилцэгдэхгүй байх гэдэг асуудал сонсогдоод байгаа. Гэхдээ тухайн хуулийн бүрэлдэхүүн нь бүрэн бас зарим нэгэн хуулиуд бол давхарцсан ижил төстэй хуулиуд давхар орж ирсэн асуудлууд байгаа. Нэг хуулийг бол хоёр намын бүлгээс өргөссөн, засгийн газраас өргөссөн асуудал. Тэгэхээр тэн дээрээ бол нэг ажлын хэсгийг дундаа гаргаж зөвшөөрчих асуудлууд тиймэрхүү техникийн процессууд байгаа болов гэж харж байна. Миний хувьд л одоохонд тийм асуудал үүсээгүй. Улсын хурлын гишүүд хууль санаачилж өргөн барьдаг. Тэр нь хэлэлцэгдэхгүй 1-2 жил болтгоо. Уг нь бол улсын хурлаар хэлэлцэх асуудлын дарааллыг улсын хурлын даргын дэргэдэх зөвлөл баталдаг. Гэтэл энэ зөвлөл нь эрх баригч намын удирдлагуудын төхөөрөөр ажиллаж үзмжээр ханддаг гэх маргаанч тасардаггүй. Иймд аль нам эрх барьж байгаагаас үл шалтгаалж аливаа хууль тогтоолыг чухлын ирэмбэр хэлэлцдэг болох зүйтэйг гишүүд хэлж байлаа. Үгүй бол засгийн газар бараг бүх хуулиа яаралтай гормоор оруулж ирж хэлэлцүүлдэг байдал үргэлжилсээр байна гэлээ. За мөн эрх баригч намд нөлөө бүхий хүний санаачилсан хууль ногоон гэрлэр улсын хурл руу орж ирдэг байдалж өөрчлөгдөхгүй гэдгийг хэлж байсан юм а. Туулын хордны замыг барих хятад компани руу 500 тэрбум төгрөг шилжүүлсэн нь бүлэг дээрэн байсан гэж улсын хурлын гишүүн Лода Самбуу ярьлаа. Иймдээч тэрээр хотын дарга Нямбаатрыг сайн дураараа ажиллаа өгөхийг шаардсан юм а. Харин хотын дарга Нямбаатрын зүгээс Лода Самбуу гишүүнийг том төсөл мэдэхгүй, урьдчилгаа төлбөрийн тухай ойлголтгүй гэх зэргээр цахим хуудасаараа дамжуулан няцаалт хэлээ. Туулын урдны замын төсөлтэй холбоотой асуудал нийслэлээс хальж улсын хурл руу ороод удаж байна. 2-7 хоногийн өмнө гэхэд улсын хурлын эдийн засгийн байнгын хорон дээр туулын урдны замын төсөлтэй холбоотойгоор хянан шалгах төр ороо байгуулах санал гарсан ч дэмжигдэж чадалгүй унсан. Харин одоо ГАИ гишүүний албан планкн дээр энэ төслийг хянан шалгах төр ороо байгуулах асуудлаар гишүүдийн гарын үсэг цуглуулж байгаа юм а. За гэхдээ гарын үсэг зурсан гишүүд нь эргэж буцаж байгаа гэж Лода Самбуу гишүү ярьлаа. За ингэснээр 500 тэрбум төгрөгийг өрн таран хийж санхүүгийн баталгааны хууль зөрчсөн асуудлыг улсын хурл нүдэн анаад өнгөрөөх гэж байгааг ч хэлж яллаа. Хянан шалгах төр ороо байгуулах гэж ихтэйхэн гарын үсэглүүлээ явж исэн хүмүүс маань буцаагаад болох тал руу хандсан. Ямар нэгэн гадаадын банк, хятадын байна уу банк
энэ баталгаа гаргах ёстой байтал зүгээр нэг компани баталгаа гаргаад ингээд тамга дарцсан. Энэ бол зүгээр шууд залилан. Хуулиар гадаадын банк байх хэрэгтэй. Тэг хуулиараа бол гадаадын банк нь байх хэрэгтэй болохоос биш зүгээр нэг аж ахуй нэгж компани гарч ирэнгүүтээ бид нар батлан даачнаа. Та нар биднэрт итгээрэй гэдэг ийм цаасыг авангуудаа 500 тэрбум мөрөг шилжүүлсэн байна гэдэг бол энэ бол зүгээр бүлэг дээрэмгүй шууд ойлгоход болно. Лодо самбуу гишүүнийг ингэж ярьсны араас хотын дарга өөрийн цахим хуудасдаа нэцаалт хийжээ. За тэрээр би Тэц 5 хурдны зам Слип Ситигээд хинийхэнч босгож чадаагүй төслүүдийг босгоод ирэхээр ардчилсан нам Монгол ардын намгүй бухимдал нь төрцгөөж байна гэжээ. За эдгээр төслүүд амжилттай хэрэгжвэл ардчилсан нам 2028 онд хотод ялагдаж магадгүй учраас за ингэж эсэргүүцэж байна гэх агуулгатай зүйлсийг ч бичсэн байна. За иймдээ ч тэрээр улс төржилт хардлага сэртлэгээс олж 30 жил мега төслүүд хэрэгжиж чадаагүй гэдгийг ч бичжээ. Монгол улсад чөлөөт бүс байгуулах үзэл баримтлал анх 1995 оноос яригдаж 2002 онд хууль эрх зүйн орчин бүрдсэн боловч өнөөдрийн хүртэл хөлийн худалдааны эцэг төдийхнөр хязгаарлагдаж байгаа нь үнэн юм а. Алтан булганы Оросын арх чихрийн лангуу замын үүд нь Хятадын агуулга шиг байсаар өдий хүрлээ чөлөөт бүсүүд боддоор хөгжөөгүй гол шалтгаануудыг дараах байдлаар тодорхойлж болно. Эдийн засаг худалдааны чөлөөт бүс байгуулах асуудлыг ярьж эхлээд 30 гаруй. Хууль эрх зүйн орчин бүрдүүлээд 20 гаруй жилийн нүүр үтсэн ч болж өгөхгүй байгаа шалтгааныг мордохын хацгаа гэж үгээр товч дүгнвэл ойлгомжтой болов. Нэн тэргүүн чөлөөт бүс байгуулах шийдвэр гаргахдаа эхлээд дид бүтцээ барих биш, газар олголтыг чухалчилсан. Цахилгаан дулаан, цэвэрлэх байгууламжгүй газарт үйлдвэрлэл явуулах боломжгүй. Хоёрдугаар чөлөөт бүсийн тухай хууль болон татварын хуулиуд хоорондоо зөрчилдөж хөрөнгө оруулагчдад амласан татварын хөнгөлт нь практик дээр хэрэгжихэд хүндрэлтэй хэвээр байна. Мөн бүс бүр өөрийн гэсэн захиргаатай, улс төрөөс хамааралтай удирдлагатай байсан нь шийдвэр гаргалтыг удаашруулж мэргэжлийн менежмент дутагдахад хүргэж ирсэн байдаг. Хамгийн гол нь хил дамнан тээвэрлэлт хийхэд Орос эдийн талтай нэгдсэн стандарт хэлцэл төрж чадаагүй нь чөлөөт гэх тодтолыг үгүй хийсээр байна. Төр өөрөө хийж чадахгүй гэж бүх юм руу ороод бүх юмыг хаагаад байгаа байхгүй. За одоо чөлөөт бүсээ асуудал. Хууль нь одоо 20 хэдэн жил боллоо. Гэтэл одоо асуудлаа юугаач ойлгохгүй байхан улсууд дахиад энэ чөлөөт бүсээ хуулинд өөрчлөлт оруулна гэдэг нэмий балаа юм яриад явж байгаа байхгүй. Тэгээд засгийн газрын гишүүн асуудлыг хариуцсан засгийн газрын гишүүн шийдвэр гаргах юм байна л дээ. Зөвшөөрөл өгөх юм байна. Ийм хуулийн төсөл явж байгаа байхгүй. Тэгээд ирэхэд чинь өөрсдөө ажиллаа яа гэж хийж асуудлаа шийдэж чадахгүй байж бүх юмыг гацаачаад хувийн хвшилт дээр эрх мэдлийн өгөхгүй байж тэгээд ийм балаа юм яриад яваад байгаа байхгүй. Тэгэхээр чин бид нарыг бол тодорхой хэмжээний асуудлаа бол ярилцах юм боломжийг гаргаж өгөх нь чухал зүйл байхгүй. Тэр хамгийн муу менежер болохын жишээг бизнесийн салбарын төлөөл ингэж баталж байна. Тэгвэл чөлөөт бүсийг чөдөргүй болгохын тулд дараах халахмуудыг хийх шаардлага үүсэж байна. Төр зөвхөн хил гайл аюулгүй байдлыг хариуцаж бүсийн дотоод менежмент болон дид бүтэц үйлчилгээг олон улсын туршлагатай оператор компани шилжүүлэх, түншлэн кластер үйлдвэрлэлийг дэмжихийн тулд жишээ нь Алтан булаг дээр хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүнийг Евразийн эдийн засгийн холбооны стандартад нийцүүлэн боловсруулах, Оросын зах зээлд гаргах, замын үдийн чөлөөт бүсдээр хятадын технологи түүхийн эдийг ашиглан угсрах үйлдвэрлэл явуулж Европ руу экспортлох логистикийн загла байгуулах зэрэг санаачлагыг цаг алдалгүй бодит дүрдэн болгох шаардлагатай байна. Сүүлийн 20 гаруй жилийн хугацаанд чөлөөт бүсийн талаар сонссон. Ер нь бодлого концепцийг бол нэлээд өөрчлөе гэж байгаа. Ер нь чөлөөт бүсийг бид эдийн засгийн хөгжил талдаач, эдийн засгийн аюулгүй байдал талдаач харах хэрэгтэй юм байна. Дотооддоо үйлдвэрлэх боломжгүй бараа бүтээгдэхүүнүүд байдаг. Ялангуяа технологи суурилсан, өндөр мэргэжлийн ур чадвар, болсон хүчин шаардсан, нарийн ширээ Монголд байхгүй түүхий дээр тулгуурласан гих мэтлэн валютаар гаднаас өндөр үнэтэй худалдаж авдаг үйлдвэрлэлүүдийг дэмжих зүйтэй юм байна гэж үзэж байгаа. За экспортын чиг баримжаан дээр бол ерөөсөө хүн сүдэ аж ахуй хөнгөн үйлдвэрлэлийн чиглэлээр дэмжих зүйтэй юм байна гэдэг. Тэгээ баталсан хууль нь хөрсөн дээр ерөөсөө бууж өгд. Ажил амьдрал дээр тулгамдж байгаа асуудлуудыг зөв зохистой шийдэж чаддаг. Тэгэхээр энэ хуулийн хэрэгцээг бодит энэ ажлын байр үйлдвэрлэгчтэй ажил амьдрал дээр тулгамдаад байгаа асуудал нь юу вэ? Энийг хэрхэн эрх зүйн арга замаар нь шийдвэрлэх юм бэ гэдэг уруу байдлаар бид нар асуудал хандж байгаа.
Алтан булаг, замын үд, цагаан нур чөлөөт бүсүүдийн дэд бүтэц захиргааны зардалд улсын төсвөөс энэ хугацаанд 100 гаруй тэрбум төгрөг зарцуулагдсан боловч бодит үйлдвэрлэл хаанч эхлэегүй байна. Алтан булгийн чөлөөт бүсийн газрын 80-аас 90% нь аль хэдийн хувийн аж ахуйн нэгжүүдийн мэдэлд очсон ч тэдгээр компаниуд нь үйлдвэрлэл барих биш зөвхөн газраа дамлан худалдах эсвэл дэд бүтэц хүлээх нэрээр дарсан хэвээр байна. Түүнчлэн чөлөөт бүсээс төвлөрүүлж байгаа орлогын дийлэнх нь үйлдвэрлэлийн татвар биш, харин бүс рүү нэвтрэх хураамжуулан татваргүй барааны дэлгүүрүүдийн түрээс байдаг нь эдийн засгийн агуулгаараа чөлөөт бүс биш, ердөөл захвалан хувирч байгаагийн нэгэн жишээ юм а. Одоо чөлөөт бүсийг чөтгөрөөс нь гаргахын тулд хууль томоохон шинжил хийж төрийн оролцоог багасгах үүрэг Номтой Баяр сайдад оногдож байна. Хөтөлбөр бизнес орчин болонгаар үргэлжилж байна. Халамжийн хавтгаарсан бодлого ажиллах хүчинд сөргөөр нөлөөлж татварын бодлого залуусыг туйлдуулж байгааг бизнес эрхлэгчид хэлж байна. Жижиг дунд бизнес эрхлэгчдийг дэмжих бодлого бодиттой дэмжлэг болно гэж харж байгаа гэж мөн хэллээ. Мөн түүхий материалын үнийг бодлогоор барихад анхаарах хэрэгтэй гэж хэллээ. Павгархүүгээд нарийн боовны одоо энэ үйлдвэрийг байгуулад 10 жил болж байна. Ер нь бол яг зүгээр би бол зүгээр Монгол улс жилээс жилд хөгжиж байгаа бас нэг зөв тал руугаа явж байгаа гэж харддаг. Зүгээр яг бизнес эрхлэгч бидний хувьд бол яг зүгээр улсаас тийм зүгээр туслалцаа гэхээсээ илүүтэй дэмжлэг гэхээсээ илүү зүгээр л одоо энэ нэг одоо сая нэг юу яалаа шүү дээ. Учрал гişүн чинь нөгөө нэг сайд болонготой. За нэг манай одоо засгийн газар одоо энэ нэг энэ манай засгийн газрын энэ ажиллаж байгаа энэ бүрийн эрхийнх нь хүрээнд жижиг дунд бизнес эрхлэгчдэд дарамт шахалтгүй болно. Одоо энэ гаднаас орж ирж байгаа шалгалт шүүлэг одоо илүү төтөө юм уу битгий байгаа ч битгий ингэ шалгалтаар ингээ хааж бооно гэдэг байгаа ч энийгээ зөксөөгөөч гэдэг. Над энэ таалагдаад байгаа. Энэ үйлдвэрлэлийг ажилуулад 10 жилийн хугацаанд юу үтсэн бэ гэхээр ерөөсөө гаднаас нэг шалгалт орж ирээл за инг тиг гээл ингээл хацтай явж ирсэн. Аюу хэцүү шттэ. Тэгэл хацтай үнэхээр одоо тэрнийг хацсан хүн одоо үнэхээр одоо тийм тасархай амжилттай юм уу. Тэгвэл адаглал нэг гадна талын зүгээр баашингийн гадна талын цонх тоосгүй нэг жоох гэж. Тэнгүү зүгээр нэг үйлдвэрийн гадна талын цонхноос ингээд ургай гिचэл тоос гээл ингийн гутаа байн тоостой лацт гэл ингэж сүй байгаа. Одоо бол яг хөө сүүлийн 3-4 жилд бол арай гайгүй болж байна бас нэг. Ер нь бол яг хөө хүнсний үйлдвэрлэл одоо энэ талах ялангуяа энэ талах нарын бов эрхэлж байгаагийн зүгээр энэ салбарынхаа үүднээс ярихад ерөнхийдөө энэ яам маань энэ нэг түүхийд нийлүүлдэг энэ монополуудтайгаа нэг тулж ажиллаад энийхээ үнэн дээр л жоохон доктортой байлгах талаас нь ажиллаж өгөхгүй бол бид нар ч 1000 нөгөө нэг үнийг докторжуулахгаа барих гээд нэмэргүй идэх байхгүй. Яагаад гэвэл одоо энэ далах нарын бовонд ордог оронголын тос байна те маасл байна одоо юу идэх ингээл түүхийд 3 литр нь ингээл нэмэгдээд ирэхэд бид нар нэмхээс үр зам байхгүй. Бид нар ямар нөгөө нэг банкнаас нэг зээл авчаа сард 20-30 сая төгрөгийн зээл төлдөг тэрмэн зогсохгүй учраас бид нар зогсохгүй тул яалж явахгүй нэг гаргаж байгаа нөгөө нэг түүхий орж ирж байгаа түүхийд нэмэгдээд ороод ирэнгүүт ямарваа нэгэн тооцоол ингэж бодож жагаад за энэ маань ингээд юу яачлаа да энэ маань одоо ингээд тэг баланстай ингээ ашиггүй болчлоо да за би энэ дээр нэг 100 төгрөг нэмээ гаргаж ирдэг. Үйлдвэр эрхлэхэд зүгээр ганц том асуудал үед энэ ажиллах хүч. Бид нар одоо жишээлбэл банкнаас нэг томоохон зээл авсан байдаг ажиллах хүч олддгоо тийм үү. Тэгэнгүүт нөгөө нэг ажиллах хүчийг олдохгүй байгаа шалтгааныг нь улс төр өөрөө өгöd идэх юм болов гэж боддог. Ерөөсө бүхий л төрлийн халамжтай. Тэр халамжаар хүн болоод яваад амьдраад тах шиг. За тэгэнгүүт би зүгээр ганц л зүйлийг хүсдэхээ уусаасаа зүгээр одоо нэг ямар нэгэн үйлдвэрлэл ч юм уу те ямар нэгэн ажил дээр нэг монгол хүн 6 сар ядчил нэг 6 сар доктортой ажиллаач. Тийм ээ. Тэгээд дээрээс нь улс төр өөрөө нийгмийн даатгалыг төлөвлөх нөхцөлийг бүрдүүлээч.
Тэгэнгүүт одоо жишээлбэл за манайд одоо 3 сая төгрөгийн цалинтай хүн сард 600 мянган төгрөгийн нөөтийн дотор төлдөг хөхгүй юу? Хин дэрэг хүсэх юм. Манай одоо ажилчид дийлэнхэнд хийдэг шүү дээ. Төлөхгүй захирлаа. Тэрийг төлсөнд ороод би банкнд хийсэн тэр. Би 3 сая төгрөгийн цалин авч иж би улсад би 6 сая төгрөг 600 мянган төгрөг төлөөд эргүүлээд бид нар улсаас гүртдэг тийм ашиг үйдэг юм аа. За тэгэнгүүт одоо нөгөө нэг чи ажил хийвэл ээж чинь 50 гэс чинь. Нөгөө нэг одоо нөгөө нэг маад нялх хүүхдтэй хүн ингээ ажилд орно. За тэгэнгүүт миний ажил хийж байгаа мэдээллийг одоо манах татвар төлдөг байхгүй. Мэдээллийг ингмэргүй байна захирлаа гэдэг. Яаж байгаа юм гэхээр нөгөө нэг ихийн 50-аас асагч ажилчдыг улсаас зүгээр дэмжиж өг. Халамжийг нь өг. Тийм ээ. Нөгөө бүхэл төрлөө одоо ямар халамж өгдөг тэрийг нь өг. Үнэхээр ажил доктортой хийгээд 6 сар нийгмийн даатгал доктортой төлж байгааг нь хараад үнэхээр төлсөн байна энэ компаниас тий татвараа төлсөн байна энэ хүн хамын орлогын албадаар төлсөн байна. Тэрнээс нь шалтгаалаад тэр хүн үнэхээр төлөөд доктортой ажилласан байвал тэрийг нь халамжийн өг. Би бол тэгж хараад байна. Үнэхээр одоо жишээлбэл годмонд одоо ингээл дэлгүүр өдөр ингээл болж үрсэг сууж байгаа аригчид биш шүү дээ. Тэд нар халамжаараа амьдраад байгаа байхгүй. Зөөр нэг дийлгүүрт нөө халамжийн тэмдрийг тавьчихсан. Тэгэл ажил хийхгүй. Инээс ч юм болоод энэ одоо энэ халамжийн хавтгаарлаас болоод нэгдүгээрт одоо Монгол улсыг муухай харагдуулж байгаа аригчид ихсэж байна. Үеийн үед энэ аригч чинь залуужж байна. Ажил хийдэг хөнгүү болж байна. Энэ ажил хийдэг хүнийг дэмжихэд маш авах. Зүгээр л ажил хийж байгаа улсуудаа халамжийн хүч. Энэ бизнес эрхлэгч хүн болгон чинь тэх юм бол ажиллах хүчтэй болно. Уухгүй шүү дээ. Хүн болгон ажил хийгээ гэдэг юм. Тэгэнгүүт бид нар ч одоо хүнсний үйлдвэр эрхэлж байгаа улсууд хамгийн гол амар зүйл нь энэ олон халамжаас ч болоод ажиллах хүч олдохгүйгээс болоод мэрэгжлийн бус ажилчид зөндөө хүнсний салбарт ялангуяа технологич байхгүй. Зүгээр л ажилд орё гэсэн улсуудыг л ажилд авч байгаа. Юусэн энэ байхгүй. Тэгэх юм бол ядаж л нөгөө нэг мэрэгжлийн түвшинд бас бага бүрдүүлнэ шүү дээ. Монголын хөрөнгөний бирж хувьцаат компани 2025 оны татврын дараах цэвэр ашгаас нэгж хувьцаанд 4344 төгрөгөөр тооцсон нийт 15.2 тэрбум төгрөгийн ногдол ашиг хуваарлахаар шийдвэр гаргажээ. За тус шийдвэрийн дагуу 4.8 тэрбум төгрөгийг 11339 хувьцаа эзэмшигчийн дансанд байршуулж компани 66%-ийг эзэмшигч сангийн ам буюу улсын цэцүүт 10 тэрбум төгрөгийн ногдол ашгийг тус шилжүүлсэн болохоо мэдээллээ. Бод даатгал хувьцаат компани хувь нийлүүлсэн хөрөнгөө 259 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэхээр болжээ. 2025 оны жилийн эцсийн байдлаар 5.9 тэрбум төгрөг байсан хувь нийлүүлсэн хөрөнгө энэхүү 8.5 тэрбум төгрөгт хүрч нэмэгдэж байгаа нь ойролцоогоор 44%-ийн өсөлт болж байна. Арт Investment Group хувьцаат компанийн товчилсан нэршил өөрчлөлттэй холбоотойгоор гаргасан хүсэлтийн дагуу санхүүгийн зохицуулах хорооны улсын байцаагчийн албан шаардлагын дагуу тус компани үнэт цаасны арилжааг 2021 оны 4 сарын 28-ны өдрөөс эхлэн төр зогсоожээ. Далаар мэдээллийн хөтөлбөр үргэлжилж байна. Ард санхүүгийн нэгдлэн гүйцэтгэх захирлын албан тушаалд бүтцийн өөрчлөлт хийж хамтын удирдлагын загварт шилжснээ хувьцаа эзэмшигчдийн хурлын үеэр танилцууллаа. Иймд загварчлалт шилжснээр Монголын санхүүгийн салбарт анхдагч болж энэ жилийн хөрөнгө оруулалтын 7 хоногийг өндөрлүүллээ. Ард санхүүгийн нэгдэл хамтын удирдлагын зарчмыг хэрэгжүүлэхээр болсноо хувьцаа эзэмшигчдэд зарлалаа. За өөрөөр хэлбэл төвлөрсөн уламжлалт удирдлагын загвараас татгалзаж илүү хамтын үйл ажиллагаанд тулгуурлан шийдвэр гаргаж ил тод байдлыг чухалчилсан орчин үеийн загварчлалыг нэвтрүүллээ. Энэ нь дан ганц гүйцэтгэх захиралд бүх шийдвэрээ даатгах бус олон хүмүүсийг нэгтгэсэн гүйцэтгэлийн удирдлагын багийг бүрдүүлснээрээ анхдагч болж байна. Ард санхүүгийн нэгдэл удирдлага цэцэрлэгийн хувьд өөрчлөлт хийж байгаагаа зарлж байна. За ер нь энэ бол Монголын түүхэнд баг анх удаа болж байгаа болов уу гэж бодож байна. Бидний мэддгээр ямар ч компани дээр нэг хүн гүйцэтгэх захирал гэж байдаг. Тэгээд гүйцэтгэх захирал доошоо өөрийн менежментийн баг удирдаад ингэ явдаг ийм л жишээ байдаг. Нээлттэй байна, хаалттай байна. Бидний хувьд энэ удаагаас энэ жилээс эхлээд гүйцэтгэх захирал гэдэг ойлголт байхгүй болоод удирдлагын багаар гүйцэтгэх захирлын үргийг гүйцэтгэх ийм стратегийн шийдвэр гаргаж байгаа. Олон одоо хувьцаа эзэмшигчтэй компаниг хэрхэн одоо зөв
засаглалын хүрээнд удирдах уу гэдэг шийдвэрийг бид нар одоо ард санхүүгийн нэгдлийн төлөөлөл удирдах зүйлийн хурлын шийдвэрээр гаргасан. Тэгэхээр энэ олон групп компани, охин компаниудыг ялангуяа санхүүгийн болон даатгалын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг, хөрөнгө оруулалтын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компаниудын одоо үйл ажиллагааг хоорондын одоо collaboration буюу хоорондоо харилцсан бие биенээ одоо дэмжих групп компани учраас дэмжих зорилгоор бол удирдлагын багийг нь бол одоо удирдлагын багаар одоо удирдах нь зүйтэй юм аа. Зүгээр ганц одоо нэг хүний шийдвэрээр бол одоо бүтэн энэ санхүүгийн зах зээл дээр ажиллах нь бол өөрөө бас учир дутагдaltaй байна гэж дүгнсэн. Хөрөнгө оруулалтын 7 хоногор амьсгалсан хувьцаа эзэмшигчид компани тайлангаа сонсохоос гадна санхүүгийн боловсролоо дэвшлүүллээ. Zard аппликейшнийг Монголын 3 иргэн тутмын нэг нь ашиглаж байна. Ард кейсийг гэхэд 60 мянган хэрэглэгч ашигладаг. Томоохон санхүүгийн үйлчилгээ өгүүлдэг компани учраас орчин үеийн технологитой хүл нийлүүлэн дижитал шилжилтийг цаг алдалгүй хийж байна. Хөрөнгө оруулалт талаас мэдээллийн технологи дээр бид нэр 5 дахин мэдээллийн аюулгүй байдал, кибер аюулгүй байдал талаар хөрөнгө оруулалтыг 2 дахин нэмэгдүүлсэн. За үүнээс гадна бид нар байгууллагын хэмжээнд дижитал шилжилтийг хэрхэн үр дүнтэй хийх үү? За үүн дээр бид нар өгөгдлийг хэрхэн үр дүнтэй ашиглах үү гэдэг дээр дүн шинжилгээний төлөө суурь бэлтгэл ажлуудыг хангаж ажиллаа. За 2026 онд бид нар энэ ажлаа өргөжлүүлнэ. Бид нар өгөгдөлд суурилсан харьцагчид үн цэнийг бүтээсэн үр ашигтай, өртөг багтай ийм бүтээгдэхүүн үйлчлэгүүдийг одоо нэвтрүүлэхэд одоо төлөвлөж байна. Өнгөрсөн жилийн 9 сарын байдлаар бид нэг 3 жил хийсэн том ажлынхаа ард гарсан. Тэр маань юу вэ гэхээр нөгөө ард санхүүгийн нэгдлийн доор байсан одоо 44 компаниг санхүүгийн үйлчилгээ үзүүлдэг компаниудаа ард санхүүгийн нэгдэлд доороо үлдээгээд бусад компаниудаа ард AI Group буюу одоо Монголын хөрөнгөний биржээр бүртгэлтэй компани доор авчиж оруулсан, бүтцэд оруулсан байгаа. Тэр нь Ард Investment Group гэдэг. Тэгээ медиа компани ч гэдэг юм уу, крипто, блокчейн технологиор суурилсан төслүүд маань ч гэдэг юм уу, эсвэл одоо биржийн нэгдэл буюу X Group-ийг бас доор нь авчиж оруулсан. Тэгээд бас AI Group маань нөгөө уул уурхайн төслүүд дээр одоо хамтарч ажиллахаар Art Mining Group гэдэг бас хөрөнгөний биржээр бүртгэлтэй компани дээр эхний төслүүдтэйгээ одоо гарын үсэг зураад хамтын ажиллагаа эхлүүлээд ингэ явж байна. Хөрөнгө оруулалтын 7 хоног үр шим, өр бүтээлээр дүүрэн болж өнгөрлөө. Ард санхүүгийн нэгдлийн 115 мянган хувьцаа эзэмшигчдийн төлөөлөл энэ 7 хоногийн турш 2025 оноо хамтдаа дүгнэж холыг харсан шийдвэрүүдэд танилцуулсан юм а. За илүү олон хөрөнгө оруулагч үндэстнийг зогслоохын тулд 7 хоногийн турш олон асуудлыг хувьцаа эзэмшигчдийн өмнө хэлэлцэж нээлттэй компани ашиг тусыг ийхүү бодитоор харууллаа. Тэнгэр телевизтэй хамтаагаад баярлалаа үзэгчдээ 7 мэдээллийн хөтөлбөр хүргэлжилж байна. Халамжийн тухай хууль анх 1986 онд батлагдахад манай улсад ядуурл 35% байжээ. Харин 40 жилийн дараа буюу өнгөрсөн оны байдлаар ядуурл 27% байна. Товчхондоо бол халамжийн тухай хууль оновчгүй байгаа учраас манай улсад ядуурл буурахгүй, эсвэргээрээ халамжийн төсөв нэмэгдэж хавт гарчээ. Тийм ч учраас халамжийн тухай хуульд өөрчлөлт оруулахаар болсон байна. Манай улсад дотоодын нийт бүтээгдэхүүний 2.7%-ийг буюу жил бүр дунджаар 2.4 их 80-ыг халамжинд төсвөлж байна. 15 жилийн дотор л гэхэд халамжийн төсөв 51 дахин нэмэгдсэн. Нийт халамжийн төсвийн 55% нь амжиргааны түвшин доогуур үрхүүдийн 40%-д нь л зарцуулагдаж байна. Харин нийт халамжийн төсвийн 26% нь халамж авах шаардлагагүй үрхүүдэд зарцуулагдаж байгаа ч нөгөөтэйгүүр амжиргааны түвшин доогуур үрхүүдэд бэлэн мөнгө давангайлсан халамж өгсөөр ажил их сонирхолт нь жилээс жилд буурсаар байгааг холбогдох албаныхан хэлж байна. Тийм ч учраас халамж авдаг иргэдээс хөдөлмөр эрхлэх боломжтой иргэдийн судалгааг нарийн гаргаж хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэхийг зорьжээ.
хэмжээний мөнгөнд итгэмж өгчөөд ингээд тухайн өрхийн гишүүдийг одоо хөдөлмөр эрхлэх боломжийг хаасан ийм байдлыг бас үүсгэж байна уу гэдэг дээр анхаарах хэрэгтэй байгаа. Тэгэхээр аль болох одоо энэ мэрэгжлийн үйлчилгээнүүдийг бий болох одоо дэлхийн нийтээр асархуй эдийн засаг гэж ядж байна. Тэгэхээр бас тэр асаргааны чиглэлийн мэрэгжлийн үйлчилгээгээр одоо үйлчилгээг хэрэгжүүлэх мөнгөнд тусламжаас гадна одоо жишээ нь тэр хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй айл байлаа гэхэд хүүхдээ хараад заавал гэртээ сууж явах ёстой юу? Тэр хүүхдийг нь илүү нөгөө дэмжих, хөгжүүлэх тэр үйлчилгээнд хамруулад ээж аавыг нь бас ажил хийх боломжоор хангах. Ажлын байр зуучлагаас гадна тий мэрэгшүүлэх асуудал, ур чадварын асуудал, арга зүйн зөвлөгөө, дагалангаар ажиллуулах гэх мэтлэн ажлуудыг тухайн одоо зорилттой бүрүүд одоо хэрэгжүүлэхээр энэ жил 5,000 өрхийг бид эхний ээлжинд сонгож авч байгаа. Халамжаас хөдөлмөр шилжих бодлогыг баримталж хороо дүргүүдээс халамж авдаг иргэдийг сүүлийн жилүүдэд ажилд зуучлах болсон. Гэхдээ 5 иргэн тутмын 2 нь ямар ч шалтгаангүй ажилласаа гардаг. Энэ нь архины хамааралтай болон тэдгээр иргэд тодорхой мэрэгжил ур чадваргүйтэй холбоотой байна. Тийм ч учраас халамж авсаар нийгмээс хөндийрсэн иргэдийг тодорхой зүйлд мэрэгшүүлэх, ур чадварыг нэмэгдүүлж, тогтмол ажилд оруулахад анхаарах шаардлагатай гэж судлаачид үзжээ. Орлоготой ажилтаа мөртлөөл тэр хүн ядуу байгаад байгаа нь бас асуудал байгаа байхгүй. Тэгэхээр энэ хүмүүст үйлчлэгээ хэрэгтэй байна гэсэн санаа. Хоёр дахь том шалтгааныг зөвхөн миний хувь судлаачид харж байгаа зүйл бол нөгөө босралгүй байдал нь бас хүмүүсийг халамжаас хараат байлгах ийм нөхцлүүд бүрдээд байгаа учраас манай одоо эрдэмтэн судлаачид ялангуяа энэ нийгмийн хамгааллын судлаачид маань юу гэхээр илүү энэ үйлчлэгээ тал руугаа явуулъя. Тогтолцоонд бол ингээд эдийн засгийн хөшүүргүүд бол байгаад идэг. Гэтэл тэр хүмүүст үзүүлэх үйлчилгээ маань жоохон дутаад байгаа гэдэг санал нийлсэн байна. Энэ нэг шинжилсэн хуулийн гол бас нөгөө юм концепц үзэл баримт нь бол илүү үйлчилгээнд чиглэж байгаа. Халамжийн тухай хуулийн шинжилсэн найруулгаар халамж авдаг иргэдийн тоо болон төсвийг бууруулахгүй гэлээ. Харин халамж авдаг иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг төр хувийн хэмшилтэд хамтран нэмэгдүүлэх зорилготой байна. Манай улсад иргэдийн 67% нь эрүүл мэндийн шаардлагатай тусламж үйлчилгээг авч чадахгүй байна гэх дүгнэлтийг Хүний эрхийн үндэсний комиссоос гаргалаа. Эрүүл мэндийн салбарын хууль эрх зүйн орчин хангалттай байгаа хэдий ч гажуудсан тогтолцооноос болж иргэд эрүүл мэнд амь насаараа хохирч байгааг тэтгэллээ. Эмнэлгүүдэд үзэлгийн дундаж хүлээлэг 29 хоног байна. Хүлээлгийг нэмэгдүүлж байгаа нэг гол шалтгаан нь 13А маяг давж үзүүлдэг байсныг өөрчилснөөс болж лавлгаа шатлалын эмнэлгүүдийн ачаалал нэмэгдсэн гэж Хүний эрхийн үндэсний комиссоос дүгнжээ. Нөгөөтэйгүр эмнэлгүүдийн оновчгүй төсвийн зарцуулалтаас болж иргэд эмнэлгийн үйлчилгээг өндөр үнэтэй авч санхүүгийн дарамтад орж байна. Тухайлбал иргэд эрүүл мэндийн үйлчилгээ авахдаа дунджаар 49%-ийг нь өөрөөсөө зарцуулж байна гэлээ. Үүнээс гадна улс төрийн нөлөөгөөр эмнэлгүүдийн дарга нар хурдан хугацаанд солигдох, эсвэл ур чадваргүй мэрэгжлийн бас хүмүүс эмнэлгийн даргаар сонгогдож, эмнэлгүүдэд хөл толгой нь олдохгүй байдал үүссээр байгааг хэлж байлаа. Уг нь ийм асуудал үүсгэхгүй тулд одоогоос 4 жилийн өмнө эмнэлгүүдийг төлөөлөн удирдах зөвлөлтөө байх хуулийг баталсан. Гэтэл одоо хүртэл 51 эмнэлэг төлөөлөн удирдах зөвлөлгүй байгааг хэлж байна. Амин шаардлагатай ийм эмнэлгийн хэрэгслийн нөөцийн ихэнх нь 1-30 хоногийн хүрэлцээтэй байгаад байна. За зарим төрлийн одоо эмийн нөөц дууссан. За эрүүл мэндийн байгууллагууд одоо журамд заасан нөөцийн бүрдүүлэлтэд хангаагүй байгаа нь одоо төлөвлөлт нийлүүлэлт худалдаа авалтыг зохион байгуулалт хангалтгүй байгаа нь харагдаж байна. Шаардлагатай юу, шаардлагагүй юу гэдгээ бас тооцчиж худалдаа авалтыг хийх ёстой юм байна гэдг нь харагдсан. Тухайлх юм бол зарим аймагт одоо шүдний үнэтэй тоног төхөөрөмж нэг зарим суманд аваад ингээд тавьчихсан. Гэтэл тэрийг ашиглаж чадахгүй. Ашиглах гэхээр тавих өрөө савны нөөц байхгүй, нэг талдаа нөгөө талдаа эмч нь байхгүй гэд. Манай улсад 1000 хүнд 4-5 эмч ноогддог. Энэ нь бусад улстай харьцуулахад тийм ч бага үзүүлэлт биш. Харин 14,000 сувилагчийн дутагдaltaй. Гэтэл сувилагч мэрэгжлийг сонгон суралцах оюутны тоо багассаар байгааг Хүний эрхийн комиссоос санууллаа. Бас тус комиссийн зүгээс эмнэлгүүдээр үйлчлүүлж буй иргэдээс судалгаа авахад эмч нарын ур чадварыг 60%-тэй гэж иргэд дүгнсэн бол нөгөөтэйгүр эмч нар аюулгүй ажиллагаагаа 50%-аар үнэлжээ. Түүнчлэн эмч нар алдаа гаргавал үүнийхээ хариуцлагыг үүрдэг учраас нуун дарагдуулах тохиолдол зөнхөлж байгааг Хүний эрхийн үндэсний комиссоос хэлж байна. Тийм ч учраас эмч нарын ур чадварыг сайжруулахаас гадна аюулгүй ажиллагаанд нь анхаарах шаардлагатай байгааг Хүний эрхийн үндэсний комиссоос хэллээ. Эмнэлгийн мэрэгчлэлтний
ёс зүйн хороонд одоо 2022 онд иргэдээс эмч эрүүл мэндийн ажилтны ёсны асуудлаар 65 өргөдөл гомдол иржсэн болвол 24 оны байдлаар 127 болоод ингээд 50 гаруй хувиар ингээд нэмэгдсэн байна. Монгол улсад хамгийн их авилга тархсан институт буюу одоо тэгээд салбарын эхний 5 эрүүл мэндийн байгууллага ирэмблэгдсэн байгаа. Тэгэхээр энэ нь бол өмнөх онтой мөн адил одоо ийм дүн гарсан. За эрүүл мэндийн яам энэ од шудраг байдлын үнэлгээ нь одоо 8 оноогоор буурсан. 46 дугаар байрнаас 69 дугаарт ингээд жагссан байна. Манай улс зүрх судасны өвчлөл, илэгний хорт хавдар гэх мэт өвчлөлийн тохиолдлоор дэлхийд тэргүүлдэг. Эдгээр өвчин нь агаар, ус, хооллолт, амьдрах орчин нөхцөлтэй нэг талаараа холбоотой. Мөн үүнээс гадна манай улсад 4 хүн тутмын нэгэн сэтгцэн эрүүл мэндийн хувьд асуудалтай байна. Энэ нь ч нийгмийн байдалтай шууд холбоотой. Тийм ч учраас нийгэмд чиглэсэн эрүүл мэндийг хамгаалах үйл ажиллагаа, үйлчилгээг сайжруулах хэрэгтэй байгааг Хүний эрхийн үндэсний комиссоос хэллээ. Дээрх эрүүл мэндийн салбарын асуудлуудтай холбоотой нийт 28 саналыг Хүний эрхийн үндэсний комиссоос боловсруулжээ. Үүнээсээ 18-ыг нь улсын их хуралд хүргүүлсэн байна. Өнөөдөр хүүхдийг зодож шийтгэхгүй байх олон улсын өдөр тохиож байна. Энэ өдөр хүүхдийн эсрэг хүчирхийлэл, бие махбодын шийтгэлийн хор уршгийг олон нийтэд таниулах, эцэг эхчүүдэд хүүхдэд хүмүүжүүлэх эерэг аргуудыг дэлхийн нийтээр сурталчлан таниулдаг. Манай улсад эцэг эхчүүдэд хүүхдэд эргээр хүмүүжүүлэх арга барил дутмаг болохыг мэргэжилтнүүд хэлж байна. Тухайлбал 5 хүүхэд дутмын 2 нь бие махбодын шийтгэл амсаж байсан гэх сэтгэл эмзэглүүлэн судалгааны үр дүн байна. Манай улс хүүхдийг зодож шийдэхийг олон төрлийн хуулиар хориглон тунхагласан байдаг. Гэтэл хүүхдэд хүмүүжүүлэх нэрээр бие махбодын хүчирхийлэл үйлдэх, шийтгэх тохиолдол буурахгүй байна. Тухайлбал нийгмийн үзүүлэлтийн төвөр судалгаанд 14 хүртэлх насны хүүхдүүдийн 44% нь сүүлийн 1 сарын хугацаанд эцэг эх асран хамгаалагчийн зүгээс бие махбодын шийтгэл амссан гэх үр дүн гарчээ. Эцэг эхчүүд хүүхдэд гар хурж зодож шийдэх нь сахилга баттай хүмүүжлэлтэй болгодог гэж үздэг. Гэтэл бодит байдал дээр энэ нь эсрэгээрээ тухайн хүүхдийг хүчирхийлэгч нэгэн болоход чиглүүлж байгааг мэргэжилтнүүд хэлж байна. Нөгөөтэйгүр зодож шийтгүүлж өссөн хүүхдүүд ирээдүйд өөртөө итгэлгүй, аимхаа бас түрэмгий зантай зүрх судасны өвчлөлтэй болдог байна. Ямар нэгэн байдлаар бие махбодын болон хил амаар байнгын юм шийтгэлд орж исэн хүүхэд бол бас өөрөө ээж болохтой, аа болохтой энийг бас хэрэглэх гэдэг ийм одоо бас сөрөг нөлөөтэй байдаг. Тэгэхээр бид нар ирээдүйн ээж аавыг бэлтгэхдээ саяын нөгөө хүмүүжлийн эрэг арга гэдэг юмыг одоо бас хэрэглэх хэрэгтэй байна. Манай ээж аавд ерөнхийдөө хүүхдүүдэд сургууль багш нарт нэлээд даатгаж орхиж чинь те. Багш нь хүмүүжүүлэх ёстой, сургууль нь хүмүүжүүлэх ёстой гэдээ хайдаг. Гэтэл бол нөгөө өөрсдөө ажлын боломж за тэгээд дээрэс нь нөгөө хүмүүжлийн эрэг аргатай холбоотой мэдлэг мэдээлэл нь сул байгаас болоод ингээд ихэд хүүхдтэй ажиллахгүй байна л та. Хүүхэд буруу зүйл хийхэд шууд шийдэх оронд түүний гаргасан үйлдэлийн үр дагавар болон гаргасан алдаагаа өөрөө засахыг дэмжих байдлаар хандах нь чухал болохыг мэргэжилтнүүд сануулж байна. Товчхондоо бол хүүхэдтэйгээ нээлттэй дотон яриа өрнүүлж ярилцдаг байх нь чухал гэлээ. Нөгөөтэйгүр хүүхэд бүх зүйлийг эцэг эхийн шийдээд байхаар өөрийн ирэхгүй эсэргүүцэл үзүүлж эхэлдэг. Тийм учраас сонголт хийх боломжийг зарим тохиолдолд олгодог байх, түүнчлэн хүүхдийнхээ сэтгэл хөдлөлийг хүлээн зөвшөөрч хүлээцтэй хандах нь чухал гэдгийг мэргэжилтнүүд хэлж байна. Хүүхдийнхээ нас сэтгцийн онцлогийг мэдэж харцаач те. 3 настай хүүхд дөнгөж одоо ертөнцийг танин мэдэж байгаа бол тэр танин мэдхүйд нь түшгэлсэн аргаар хүүхдэд ажиллаач. Сургуулийн бага наснд ороод ирэхээр өөрөө одоо тэр нөө сурч боловсрох гэдэг үйл ажиллагаагаар дамжуулж амьдралд суралцдаг те. Тэрэнд нь дэмжлэг үзүүлээч. Тэгтээ бити хүүхдэд гар хүрээч тийм ээ. Чадахгүй байвал хилээд өг, заагаад өг, дагуулж сурах. За өсвөр насны хүүхдэд бол одоо эцэг эхээс илүү үе тэнгийнх нь хүүхдүүд илүү хүчтэй нөлөөлдөг тий. Тэгээд хүүхдтэй хэлж ярих зүйл байх юм бол шууд хүүхдтэйгээ ойлголцохгүй бол хүүхдийнхээ найз нөхдөдтэй илүү найз нөхчиг харилцаж ингээд бас яг хүүхдээ одоо хүн шиг хүмүүжүүлж болох юм аа.
Хүүхэд дан гаан цэцэг ихээсээ бие болон сэтгэл санааны шийтгэл амсдаггүй. Сургууль цэцэрлэг дээрэж гисэн шийтгэл амсдаг. Ялангуяа бага анги болон цэцэрлэгийн багш нар уурлаж бухимсан үедээ хүүхдэд гар хүрэх тохиолдлууд ч бий. Үүний ганцхан жишээ гэхэд 26 дугаар цэцэрлэгийн туслах багш 2 настай сурагчтай гар хүрч буй бичлэг цахим орчинд тархаж байсан. Тийм ч учраас эцэг их гэлтгүй багш нарыг хүртэл хүүхэдтэй эрэг зөв харьцахад анхаарах шаардлагатай байгааг мэргэжилтнүүд хэлж байлаа. Тэнгэр телевизийн 7 мэдээллийн хөтөлбөр студиэс шууд хөрлөө анхаарал хандуулсанд баярлалаа.